Жишээ нь одоо бид нэр ингээ гэртээ байж байхдаа би бол нэг удаа мэдэрч үтсэн. Их хэвгүн бэлээ. Яг орон дээр хөвтөд унтчих үед мэдрэгдсэн нэг юм ор дайвал зад намайг хүн бүүэлээд байгаа юм шиг мэдрэгдсэн. За тэр нь хичнээн баал одоо магнитуудынх байсан бол гэж бодож байна. Бас ингээд тавилга ингээд савлаал, ус аягтай ус ингээд савлаал тий ингэж хөдлөх нь хідэн магнитуудынх ингэж мэдрэгдэх. Бол ер нь ингээд 4 ч юм уу 5 магнитууд нь 4-тэй 5 хөдлөлүүдийг бол иймэрхүү хөдөлгөөнүүдийг бол мэдэрч болно. Одоо нөгөө жаадтай зураг мураг савлагч гэдэг юм тий. Юм хум газраа ундаг ч юм уу тий. Тэрнээс хүчтэй бүр байшин барилга нуурах хэмжээнийх нь хэдэн магнит бол одоо ингээд 6 хүрчэн тий одоо 21 он ч хаанхын хүчтэй хөдөл боллоо ч тийм магнитууд нь 6.7-тай хөдлөхэд байшин барилгын одоо хананд цууралт энэ төр өгсөн тий иймэрхүү юу байгаа. Тэгэхээр магнитууд нь 6 хүрэхээр одоо байшин барилгад нөлөөлж эхэлж байна. 7 хүрэхээр тий. За 8 гэдэг чинь бүр сүрүүлж байгаа ийм хүчтэй хөдөл болж байна. Сайн байцгаана уу сонсогчдоо, үзэгчдээ. Хүүхдингэр радиогийн Weekly подкаст эхлэхэд бэлэн боллоо. Би хөтлөгч Туул байна. Тэгэхээр сонсогч, үзэгч та бүхэнтэйгээ би шинжлэх ухаан, тань мэдхийн талаасаа зочдоо ураад тэгээ ярилцдаг. За энэ удаагийн зочноо танилцуулъя. За өнөөдрийн зочин бол одоо орон геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөл судлах салбарын эрдэм шинжилгээний ажилтан Тунгалаг ирсэн. Тэгэхээр бид өнөөдөр газар хөдлөлтийн талаар үзэж байгаа үзэгчдтэй, сонсож байгаа сонсогчдтой мэдээлэл мэдэгдэхүүнийг өгөхөөр ярилцахаар ингээ бэлдсэн байгаа. За танд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Эхний танаас асуулт бол газар хөдлөлт яг ямар процессоос эхэлдэг вэ гэдэг асуултаар хоёлаа өнөөдрийн яриагаа эхлэе. За баярлалаа. За газар хөдлөлт гэдэг нь болохоор одоо яг энэ газрын гадрах доор чулуулгын одоо эвдрэл, таталцал, түтэлхэлцэл тэгээ маш юм удаан хугацааны одоо туршид үргэлжилж жаад ингээ энерги хоримтлуулдаг. Тэгээ энэ хоримтлагдсан энерги маань одоо гинт ингээд тесэрж байгаа энэ үзэгдлийг бол газар хөдлөл гэж тайлбарладаг байгаа. Одоо жишээлх юм бол бид нар ингээл модыг цуулаад хоёр талаас нь татгаар ингээл нэг урагддаг шүү дээ тийм ээ. Тэгэл модоо ингээл хоёр талаас нь шахлаа гэхэд дундуур бяцаардаг ч юм уу тийм. Ер нь иймэрхүү процесс л явж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр энэ процессыг бас бий болгоод байгаа хүчин зүйлүүд асар их байгаа бах тий. Зүг зүгээр байсан юм бол хагараал тэгэл хөдлөөл янз бүр болохгүй байх гэж бодож байна. Plate tectonics гэсэн ийм нэршил орж ирж байна. Энэ болохоор газар хөдлөлтийн талаар үүсэхдээ яг ямар үе шат дамждаг юм бол. За энд болохоор их сонирхолтой асуулт байна л да. 1912 онд Альфред Вегнер гэдэг хүн одоо газар зүйч мэргэжилтэй юм эрдэмтэн хүн анх ингээ ажигласан байгаа. За энэ газар хөдлөлт одоо тектоник дэлхий яг ингээд ийм цул биетэй ингээ харагдж байгаа юм шиг боловч юм хоорондоо ийм тектоник хавтангуудаар ингээ бүрдсэн гэдэг ингэж байгаа. Тэнгууд энэ нөхөр болохоор ямар юу зүйлийг ажигласан бэ гэхээр одоо Өмнөд Америкийн одоо иргэн шугам, Африкийн иргэн шугамтай ингээ нийлж байна. Тэгээд яг тэр одоо орчмын одоо амьтдын үлдэгдэл, ургамлын үлдэгдэл энэ хоёр өөр төвд ингээд яг ижилхэн байна. За мөн одоо нэг чулуулгууд нь бас их хоорондоо юм ижил төстэй байна. Тэгэхээр эн чинь ингээд нэг юм их газар байж байгаад хөдлөөд явцсан юм шүү. Тэгээ ийм онолыг анх бол твшүүлж байсан. Тэгтээ яг нөгөө манай эрдэмтэн байна яг ямар процесс яваад байгаа юм тэрийг ерөөсөө нөгөө ойлгож чадаагүй учраас яг батлагдаагүй байсан. Тэгээ 1960 онд яг одоо далайн ёроолын судалгаа за тэгээд одоо дэлхий дотор болж байгаа энэ халуун айлмгийн одоо процесстэй дулааны юм цикл байд юм байна. Тэгээ энэ дулаан ингээд дээшээ одоо хөөрөөд буцаад ингээд доошоо буугаад тэгээ юм цикл маягийн хөдөлгөөн бол байгаа юм байна. За тэгээ энэ цикл маань болохоор нөгөө тектоник хавтангуудын маань хөдөлгөөд байгаа юм байна гэдэг энэ онол буюу одоо тектоникийн хөдөлгөөний онол бол гарсан. Альфред Вегнерийн юу болохоор яг энэ их газрууд хөдөлж байна гэсэн энэ онолыг дэвшүүлжсэн. Бид нар болохоор одоо л яг тектоникийн хөдөлгөөн гэдэг энэ шинжлэх ухааны нэршлэр бол нэршлээ явж байгаа. Тэгэхээр яг ямар процесс явагдаж байна гэхээр одоо
халууны юм цикл явлаа. Нөгөө тектоникийн хавтангуудын маань хөдлөж байна. Хөдлөж байгаа учраас ямар нэгэн байдлаар нөгөө тектоникуудын хавтангууд маань хоорондоо харилцан үйлчлэлд орж байна. Тэгэхээр нөгөө удаан хугацаанд харилцан үйлчлэл явагдаад хаар тэндээ энерги хоригдлогдож байна. Тэгээ энэ энерги маань огцом чөлөөлөгдөж байна гэж ингэж ойлгож байна. Газрын зураг дээр байдаг штэ. Африк ТV, Аз ТV. Тэдчнээ мянган жилийн өмнө ийм байгаагүй. Хэлбэр төрс нь өөр байсан. Тэгсэн чинь хөдөлгөөнөөс болоод ингээд өөрчлөгдөөд далайгаар ингээд зааглагдаад байгаа юм уу? Тийм. Нөхрийн одоо яг дэвшүүлж байгаа санаа бол яг ийм их газар байж бүгдээрээ нийлцэн байж гэж хэлээд байгаа. Энэ болохоор одоо 250 сая гаруй жилийн өмнөх одоо нэг Пянга гэдэг үе байгаад бүх одоо ингээд дэлгээд харах юм бол газрын зургийг дэлгээд харах юм бол нэрэл яг ингээд бие биендээ ингээд таарад ховлон энтер яг ингээд таарад нэг ийм их газар байжээ. Тэгээд ингээд олон жилийн тектоникийн одоо хугацаанд тэг геологийн хугацаанд ингээ хөдлөөд нүгэд одоогийн хэлбэр төрстэй орсон байна. Тэгэхээр энэ нөгөө байнгын хөдөлтгийн юм чинь цаашаагаа бас одоо бол хөдөлж л байгаа бах. Тэгээ цаашаа бас хөдлөх л бах тий. Тийм одоо ч хөдөлж байгаа мөнхийн хөдөлгөөнтэй. Мөнхийн хөдөлгөөнтэй. Тэр хөдөлгөөн нь болохоор тэр халуун тий одоо энэ дулааны процесс дэлхийн гүнд болж байгаа дулааны процесс гэсэн үг. Дээшээгээ хөөрөөд тэгээ буцаад хөрөөд ингээд тойрог цикл маягийн хөдөлгөөн болж байна гэсэн үг. Тэгээд дээшээ халуун магм гарлаа. Газрын гадар дээр гарч ирээд хөрөөд ингээд тэлээд тийм ээ. Тэгэнгуутаа одоо зарим хэсэг нь одоо сал одоо тийм гарч ирж байгаа юм чинь ингээд тэлэгдээ явж байна. Тэгвэл тэр газар тэлж байгаа юм чи эсрэг талд нь одоо шахагдж байгаа ч юм уу тийм ийм процессыг явагдаж байгаа гэсэн. За тэгвэл одоо энэ хөдөлгөөн ингээ үүсээд эхлэв штэ тий. Тэгээ хавтангууд чинь ингээ салхан салаал нийлхэн нийлээл ингэж яхахыг бид нар газар хөдлөлт гэж үзээд байна уу? Тий. Тэгэж ойлгож болно. Тэгэхээр энэ газар хөдлөлт маш их идэвхтэй. За хоёлаа ингээл да газар хөдлөлт гэдэг одоо энэ fault гэж нэрлэдэг ах шиг байна тий. Fault гэдэг би энэ нөгөө нэршлүүдийн эндээс хараад байгаа. Энэ газрын хагарал гэж яг юуг нь хэлээд байгаа. Яг таны сая ингэ тайлбарласан зүйл үү? Эсвэл арай өөрөөр тайлбарлах уу? За яг энэ газрын хагарал fault нь Монголд яг ийм бүсүүд нь хаана байна? Монголд байна уу? За яг бүх газар хагараал тэнд газар хөдлөл үүсэж байгаа гэсэн юм бол биш. Зарим газар одоо чинь шахагдж байна гэж тэ хоорондоо тэнгууд одоо нэгт ихтэй нөгөө нэгт багтаа одоо хавтангийнхаа доогуур шуургадаг ч юм уу те тэнд бас юм газар хөдлөлүүд болно гэсэн үг. Тэгээд одоо бид нар ингээд газар хөдлөлийн одоо төвийн тархалтыг ингээ харах юм бол яг энэ тектоник хавтангуудын заагууд дээр юу н байж идэг. За газрын хагарал гэдэг зүйл нь болохоор мэдээж хэрэг бас энэ чулуулгын эвдрэл за тэгээ ингээ ан цав үүсцэн тэгтээ зөвхөн ан цав биш одоо ингээ нөгөө хагарлын хоёр талын одоо хавтан буюу блок нь заавал юм шилжилт үүсгэсэн байх ёстой. Тэгээ ийм байх юм бол бид нэр энийг хагарал гэж нэрлэдэг байгаа. За тэгээ бид нар бол яг энэ судалгаандаа бол хагарлыгаа идэвхтэй хагарал, идэвхгүй хагарал гэж хоёр янзаар нэрлээд ингээд судалгаанд ашиглаа явдаг. За идэвхтэй хагарал гэж юугаа хэлээд байгаа юм бэ гэхээр нөгөө насных нь одоо давтагдлаар нь энийг хэлээд байгаа. Энэ ямар учиртай юм гэхээр одоо сүүлийн 10,000-аас 100,000 жилийн хугацаанд одоо яг энэ хагарлын систем дээр газар хөдлөл болсон эсвэл дахиад болно гэж үзэж байгаа бол энэ хагарлыгаа бид нэр идэвхтэй хагарал гэж нэрлэдэг яваад байгаа. За тэгээд манай Монгол орн чинь болохоор одоо яг энэ тектоникийн хавтан гэж яриад байгаа энэ хавтангуудын заагаас ер нь алслагдсан ийм орн. Тэгээд ер нь бол яг энэ тектоникийн хөдөлгөөнийг тайлбарлахдаа одоо энэтхэг Евроазийн хоёр хавтан нөгөө хоорондоо мөргөлдөөд тэгээ хоошоогоо ингээ шахалт өгөөд тэгээ одоогийн Монгол орны одоо баруун талаас баруун урд зүгээс ингээд шахалт өгж байгаа учраас баруун тал нь бага зэргийн юм идэвхтэй зүүн талтайгаа харьцуулбал баруун тал нь илүү юм идэвхтэй юм бүс гэж байгаа. Тэгээ маш их юм шахалтын нөлөөнд орсон учраас одоо газар хөдлөлийн хагарал гэдэг зүйл бол Монгол орнд бол нэлээд илбэг байдаг. За тухайлах юм бол одоо 1905 онд одоо цэцэрлэг булнаа юм газар хөдлөлт болсон. Тэгээ энэ газар хөдлөлт нь болохоор магнитууд 8 бол 8.3 хүрсэн баха. Ийм хоёр хүчтэй хөдлөл. Тэгээ энэ хоёр хүчтэй хөдлөлийн одоо үр дүнд газрын гадарга дээр одоо яг шулуунаар ярил нэг 370 км хүртэл юм хагарал байгаа.
Тэгээ манайх бол энэ дээр очиод ингээд судалгаа хийж байгаа. Яг ингээд судалгаа хийж байгаа хүмүүсийн яриагаар бол ингээд очио харахад газрын гадарга дээр ингээд илэрсэн байна. Бүр хүний нүдээр харагдаж байна. Эдгээгүй яг энэ чигээрээ байна гэсэн зүйл байгаа. Тэгэхээр Монгол оронд бол ийм итгэвтэй хагарлын бүсүүд маш олон байгаа. Баруун тийшээ л байгаа юм байна тий. Ер нь баруун талтай дийлэнх нь байгаа. Та тектоник хавтангуудаас манайх зүгээр шахагддаг учраас ингээ хөдөлгөөнд ордог гэж штэ тий. Түүнээс яг идэвхтэй газар хөдлөлтийн бүс нь бол тэр нэг хавтангууд яг ингээд хоорондоо нийлж хагардаг тэр газруудаа байгаа юм шиг байна гэж би ойлгож байна. Яг хөө тэрний нөлөө байгаа. Одоо нөгөө энэ этгээгийн хавтан маань өөрөө ингээд хоошоо түлхэд тэр одоо ингээд атрац дороод яг энэ Монгол орны баруун тал бол маш идэвхтэй бүсэд ордог. Тэгвэл яг одоо ийм хөдөлгөөнтэй байгаа хавтангууд, тектоник хавтангуудтай газрууд гэвэл яг дэлхийн хаана яг идэвхтэй байдаг юм. Тийм. Одоо жишээ нь сан андарсны одоо хагарал гэж байж байна. За энэ чинь болохоор маш ийм идэвхтэй хагарал байж байна. За одоо Айсланд гэхэд л хоёр хавтан ингээд салж холдож байгаа ийм одоо тектоникийн хавтан дээр жишээ нь байрлаж байна. Одоо жилд бараг 10 мм-ээр билүү сантиметрээр ингээд хөдөлж хоёр тишгээ салж байгаа ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлүүд байна. Япон байна. Японыг өстэй аягүй сайн мэддэг. Ер нь байнгын газар хөдлөлттэй газар гэвэл Японыг хэлэх болов. Бас саяхан шиг болсон шүү дээ. Туркэд нэг айхтар газар хөдлөлт болсон гэл ингэхээр айдас хүйдс болчихж байгаа байхгүй. Яана одоо хизээ маса Монголд гэл иймэрхүү. Тэгвэл яг тектоникийн хавтан яг хөдөлдөг газрууд бол бас өөр газар байна. Монгол бол зүгээр хагарал. Одоо яг энэ хавтангийн одоо шахалтын нөлөөгөөр газар хөдөлдөг ийм орон гэж ойлгож байна. Тэгэхээр хагарал нь Монгол оронд бол баруун зүг рүүгээ. Баруун тал руугаа ер нь илбэг. Улаанбаатар хот. За Улаанбаатар хотын хувьд ярих юм бол бас энэ идэвхтэй хагарлын бүсүүд бол байна. Тухайлах юм бол одоо яг энэ 120 км радиус дотор гэхэд бол яг одоо ингээд судалгаагаар батлагдсан 6 идэвхтэй хагарал байна. Зөвхөн Улаанбаатарын. Одоо тэгтээ нэг 120 км радиус дотор ярьж байгаа шүү. Тэрнээс гадна ингээд тойроод бас хагарлууд байгаа. За яг ингээд судалгаагаар батлагдаад за ийм хагарал байна гэх ингээд судалцаа яг 6 хагарал бол байгаа юм. За тэгээ сүүлийн үед болохоор яг энэ Японы эрдэмтдтэй хамтраад энэ Улаанбаатар хагарал гээд одоо нэг шинэ хагарал илрүүлсэн. За энэ хагарал нь болохоор яг судалгаа хийхдээ одоо хүрэл тогоотын доор ингээд тренч ухаад тэгээд ингэ судалгаа хийгээд эхэлсэн. За энэ хагарал болохоор яг хүрэл тогоотоос найрамдал цуслан хүртэл нэг ойролцоогоор 60 орчим километр юм уу да гэсэн ингээ эхний судалгаанууд бол гарцсан байгаа. Тэгээ яг одоо тэр хагарал дээр ажиллаж байгаа судлаачдын хувьд болохоор нөгөө хагарал маань яг Улаанбаатар хотоор дайраад өнгөрчжээ. Тэгээд нөгөө байшин барилга их одоо баригдсан учраас одоо юу гэдэг балруулдсан юм шиг ингээд харилцсан байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн байгаа. Тэгээ яг одоо идэвхтэй юм уу идэвхгүй юм уу гэдэг энэ судалгаа хийгдсэн ийм төвшөнд явж байгаа. Тэгэхээр яг Улаанбаатар орчим одоо судалгаа хийгдсэн батлагдсан ийм 6 хагарал. Гэхдээ энэ бол жижиг радиус дотор ярьж байгаа. Тэр 6 хагаралыг нэрлэж болох уу? За хаана бол хамгийн одоо баруун талд бол хустан хагарал байна. За хустан хагарал, за зүүн талд бол мөнгөн морьтын хагарал байна. За энэ хоёр хагарал бол харьцангуйгаар яг бусад хагаралыгаа бодвол арай урт нэг 90 км орчим юм уу да. Тэгээ хустаа болохоор яг ингээд нийтдээ бол нэг 200 одоо салбар юм хагаралууд бас байгаад байгаа. Тэгээ нийтдээ нэг 200 км орчим юм уу. За тэнгуудаа одоо шинэ нисэх гэдээ яриад байгаа шүү дээ тийм ээ. Тэнгууд манай тэр шинэ нисхийн уртталт нь болохоор шархаа авдар гэсэн юм хоёр хагарал байгаа. Тэр хоёр нэг ойролцоогоор нэг 50 орчим километр юм уу. За тэнгуудаа яг Улаанбаатараас хоошоогоо Эмээлт болон Гүнж хагарал гэж байгаа. Тэгээ эднэр болохоор харьцангуйгаар арай богино одоо 15-аас 20 км урттай ийм 30 км орчим юм уу урттай ийм хагарлууд бол байгаа. Газар хөдлөлт одоо яг энэ хөдөлгөөнүүд тий одоо энэ газар хөдлөлтийн чимээгүй хөдөлгөөнүүд газар доогуур ингээд байнгын явагдаад байдаг гэж ойлгож болох уу? Тэгэж ойлгож болно. Хоёулаа нөгөө өмнө нь ярьсан тектоникийн хөдөлгөөн гэж ярьж штэ. Тэнгууд одоо хоёр тектоник хавтан маань ингээ хоорондоо шахагдаад тэнгууд нөгөө нэгт багтаа нөгөө нэг
одоо багтаагийнхаа доогуур ингээд шургаж ордог ийм үзэгдэл байдаг. Тэгээ энийг болохоор бид нар яг мэрэгжлээ хэлэхээр бол сувдукцийн бүс гэж ярьдаг байхгүй юу. Тэнгууд энэ бүст бол одоо юу гэдэг огцом юм хагарал энэ төр үсгүүгээр ингээд удаан хөдөлгөөн ингээд ажиглагдчихэйдэг. Тэгээ энэгээ бол яг гүний хувьд маш гүн одоо зарим газар 700 км энэ төр ярьдаг. Тэгэхээр тэрийг бид нэр ерөөсөө мэдэхгүй одоо мэдэхгүй байх юм боломжтой. Тэгээ тэрнгээ яг нэг одоо сул хөдөлгөөн гэх юм уу те удаан хөдөлгөөн энэ төр гэж тайлбарладаг. Нэг газар хөдөлж байхад нөгөө өөр газарт нөлөөлнө гэж байх уу? Байна. Тийм энэ байна. За ер нь бол энэ дээр нөгөө нэг уртл хөдөл гэж нэг зүйл бас яригдах байх гэж бодож байна. За ингээд нөгөө хүчтэй хөдөл бодлохын өмнөхөн ингээд ийм жижиг ийм сул хөдлөлүүд бас ингээд ажиглагддаг. Гэхдээ яг бүх хөдөл төр биш л те тодорхой хэмжээнд. Тэгээд тодорхой хөдлөлүүдээр тэнгууд энэ хөдлөлүүд маань ингээд олон дахин ингээд давтагдаад ингээд хүчтэй ийм хөдлөлүүдийг өдөөж болно. Тэгэхээр одоо нэг ийм хүчтэй хөдөл боллоо. Тэгээд тэр нэг стресс нь ингээд суллагдлаа. Тэнгууд дахиад нэг өөр газар одоо стресс одоо нэмэгдэх ийм тохиолдол байж болно. Тэгэхээр нэг хөдөл маань нөгөө хөдлөлөө бас өдөөж болно. Тэгээ одоо би хоёлаас түрүүн ярьсан хагарал гээл ярангууд Монгол орон ерөнхийдөө баруун тал ерний хагарлын систем ихтэй гэж байгаа нь бас л нэг хүчтэй газар хөдөл болоход нөгөө энэ хагарлуудынхаа системийг бас ийм өдөөж болох онцлогтой. За 1905 онд болсон нөгөө хоёлагийн цэцэрлэг булнаг ингээл хөдөлгөөн тий. Тэнгууд энэ хоёр хөдлөл жишээ нь 14 хоногийн зайтай болсон ийм хоёр хөдөл байхгүй юу? За. Тийм тэнгууд эхний хөдөл нь одоо цэцэрлэгийн хөдөл 8 та хөдөл болоод тэнгуудаа дараагийнхаа хүчтэй хөдлөлийг өдөөсөн байж магадгүй гэж ингэж үзэж байгаа. Ягаад гэвэл нөгөө газар хөдлөлийн одоо маягтууд нь ингээ ихсэх тусам давтагдж байгаа байдал нь ер нь бол бага байдаг. Одоо хүчтэй хөдөл болох тусам давтагдал нь бол бага байдаг. Гэтэл яг манай Монгол оронд болцсон энэ хоёр том хүчтэй хөдөл ерөөс 14 хоногийн зайтай болсон учраас энийг бас нэг нь нөгөөгөө юм өдөөсөн хөдөл байж магадгүй. Тэг ер нь өдөөсөн байх гэж бол үздэг. Сул хөдлөл гэд та түрүүн бас хэлж байна те. За хоёлаа тэгвэл тэр магнитууд өөр нөгөөх нь юу илээ нэг нэршил баал. За энэний ялгааг яриад тэгээд тэр сул хөдөлт нь хичнээн тэр магнитууд баалд нь хамаарат байдгийг гэдгийг хоёлаа гоё дэлгэрүүлж ярьж өгье. За тэгээ. За бид нар бол яг одоо нөгөө газар хөдлөлийг хэмжээд гаргаж байгаа энэ утгаа болохоор бид нар магнитууд гэж ярьдаг. Мэргэжлийн хүмүүс нь тэгж ярих юм. Ер нь магнитууд гэж хэлдэг. За энэ нь юу вэ гэхээр одоо газрын гүнд эвдрэл боллоо. Бид нар нэг станцууд тавьсан нөгөө хэмжээд нь штэ. За ингээ хэмжиж жагаад нөгөө газар хөдлөнгууд ингээ долгион үсгдэг. Одоо хоёул нь ингээ ус руу чулуу шидлээ тэнгууд ингээ би тойрол ингээ тойрог үсгдэг ш тийм ээ. Тэр чин болохоор одоо яг нөгөө долгион маань ингээ тархаа явж байгаа гэдгийг илэрхийлж байгаа. Тэнгууд газар хөдлөл боллоо, газар хөдлөлөөс долгион үүслээ. Тэнгууд тэн дээр бид нөгөө хэмжилт хийгээд за яг энэ газрын гүнд энд одоо ийм хэмжээний эвдрэл болжээ гэдгийг бид нэр хэмжиж авч байна. Энийгээ бид нэр одоо магнитууд гэж нэрлэж байгаа юм. Гүнийг нь хэлээд байна. Биш одоо хүчийг хэлээд байна. За. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр станцууд байгаад нэг хөдөл болоод станцууд тэрийг хэмжиж аваад тодорхойлж байгаа яг нэг юм утга гарч байгаа бид нар одоо магнитууд гэж ойлгоно. Тэгэхээр хаана би энийг одоо өмнө говьт болсон хөдөл байла тий тэрийг би сэлэнгэд байгаа станцаараа хэмжлээ гэхэд тэр магнитуудын хэмжил яг л ингээл ойролцоо гарна гэсэн үг. Яг гоо хэмжилтийн ч юм уу эсвэл долгионы хэлбэрээс хамаараад жоохон 0.1 ч юм уу зөрүү гарч болно л доо. Тэгэхээр яг гоо ер нь бол ийм тогтмол утга гарна гэж ойлгож байна. Одоо дөрөвтэй гэсэн бол би өмнө говьтайлсан хөдөл маань дөрөвтэй байхад сэлэнгэд байгаа станцаараа хэмжихэд л дөрөвтэй ч юм уу тийм байх нь гэсэн. За тэгвэл баал гэдэг ухагтхан бид нар яриад байгаа шүү дээ. Тэнгууд баал гэдэг нь болохоор яг газрын гадарга дээр гарч ирээд барилга байгууламж хүнд тийм ээ яаж мэдрэгдсэн. Энийгээ бид нар болохоор баал гэж яриад байгаа. Тэгэхээр бас хүмүүсийн их нэг сонирхдаг асуулт гэх юм уу. Одоо яагаад ингэ баалаа ингээд юм удаан тодорхойлоод байгаа юм бэ ч гэдэг юм уу. Тиймэрхүү асуудал гарч ирдэг. Тий. Тэнгууд эхний ээлжинд бид нар яг ингээд загвар гаргаад за энэ барилгад ингэж нөлөөлжээ.
За тэнгууд нь юу гэдэг энэ ингэж дөргсөн байна. Тэгээд ихний байдлаар ингээд нэг урдчилсан байдлаар баалаа бид нар үнэлээд гаргачихж байгаа. Тэнгуудаа дараа нь бид нар асуулга асуун тий. За одоо ингээд өмнө говьтны хөдөл болчлоо. Тэгвэл өмнө говьт амьдарч байсан хүн энийг яаж мэдсэн? Тэнгууд дунд нь юу гэдэг дундгой аймагт байгаа хүн энийг яаж мэдсэн? Тэр хүн одоо сууж байсан юм уу, гадаа байсан юм уу, гэрт байсан юм уу? Гэтэл сэлэнгэд байгаа хүн тэрийг мэдсэн юм уу, мдээгүй юм уу, тийм ээ? Тэгэхээр ингээд нэг олон үе шаттай асуудал явж байгаа учраас баг зэрэг одоо ингээд удаашрах юм юу байгаа. Тэгэхээр бид нар газар хөдлөл боллоо хамгийн түрүүнд бид нар маягтуудаа хэмжиж аваад ингээд мэдээлэл өгч чинь. Тэгэхээр яг ийм хүчтэй хөдлөл болжээ. Дараа нь газрын гадарга дээр гарч ирсэн энэ хэмжигдэхүүнээ бид нар одоо асуудалгаар хэмжээд ойролцоогоор за ийм баалын хүчтэй хөдлөх юм байна. Голомтондоо тэдэн баал болжээ гэж ингэж ярьдаг. Тэгэхээр баал магнитуудын ялгаа нь энэ шүү дээ. Тийм. Тэгээ одоо нөгөө ингээд телевизээр үзэж хат манайх бас мэдээ дамжуулж штэ. Тэгтээ голцоо одоо тэдэн баалын хүчтэй хөдлөл болжээ гэж ингэж ярьдаг. Тэгхгүйгээр одоо яг тэдэн магнитуудын одоо хүчтэй хөдлөл болжээ гэж бас хэлүүлэх зүгээр болоо гэж боддог. Зөв. Тэгэхээр энийг урьдчилсан энэ нэг хамгийн их хүмүүсийн асуухыг хүссэн асуулт. Урьдчлаад мэдэж болох уу? Урьдчлаад яагаад мэдэж болдгоо юм бэ? Яг газар хөдөлчихснийхэн дараа тэдэн баал болчлоо гэдэг юм гэсэн ийм асуултууд. За бид нар одоо юу гэдэг нь ингээд стресс хуримтлагдж байна. Эсвэл энэ идэвхтэй хагарал байна. За ийм идэвхтэй голомтын бүс байна гэдэг юм уу? Ийм судалгаануудыг ингээд хийгээд бид нар мэдээд байна те. Сүүлийн үед одоо юу гэдэг ингээд физик орноо ингээд загварчилдаг ч юм уу. За эсвэл тэр газар хөдлөлт ямар нэг тийм одоо нэг оронтой ч юм уу холбоотой ч юм уу те цахилгаан ч юм уу механик оронтой ч юм уу ингээд холбоотой юм болов уу гэл ингээд янз бүрийн орлого ингээд хийгээл байна л та. Гэхдээ бид нар яг ихний одоо ингээд ойлголтуудыг ингээд авчаад байна. Дээр нь нөгөө газар хөдлөлчин өөрөө одоо дэлхийн дотор болж байгаа юм процесс бид нар яг тэр дотор болж байгаа процессыг бол яг нарийн тайлж чадахгүй байна л та. Бусад улс орнууд урьдчилаад мэдээд байна уу? Одоогоор бол бас мэдээгүй. Тийм мэдж байгаа орнууд бол байхгүй байна. Тийм үү. Дараа нь л мэдээд байна. Тэгвэл ер нь урьдчилсан байдлаар нэг жоохон ч илтгой нэг юм таамаглал гарч ирнэ дээ янз нь. Тийх бах тий. Мэдээж яг одоо бид нар нэг ингээ хагарлын судалгаа одоо GPS-ийн ингээ судалгаанууд байгаа л те. За энд ер нь одоо давтаглал нь одоо тэдэн жилийн байна. За тэдийн хугацаанд ер нь хөдлөх юм байна ч гэдэг юм ийм судалгаанууд бол байна. Гэхдээ яг одоо тэд өдрийн тэдэн цагт гэдэг ч юм уу тийм юм байхгүй юу? Тийм. Хоёул одоо нэг эрзэн байж бол хоёр талаас нь татаал гэдгийг сунаалаагааг хоёулаа хараал байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө яг хизээ тасрахыг хоёулаа мэдэхгүй л байгаа гэсэн үг шүү дээ. Яг тэрэн шиг л процесс байгаа. Зөөрлүүлвэл. Зөөрлүүлвэл тийм. Хоёулаа нэг эрзэн татаал нөгөөх нь сунаалаа за тасрах гэж энэ тэгэл хоёулаа хараад байгаа мөртлөө хизээ яг ингээд тасрахыг хэлж чадахгүй байгаа юм гэсэн үг. Ер нь яг хичнээн магнитуудын юм уу баалын гэж ярих уу магнитуд гэвэл зүгээр гэсэн те та магнитуудын хөдөлгөөнийг одоо газар хөдлөлтийн одоо нэлийн хүчтэй газар хөдлөлт гэж үзээд ямрын сул гэж үзээд байна вэ? За бид нар болохоор ингэж байгаа юм. Магнитууд нь ер нь 3.5 хүрсэн юм хөдлөл бол ер нь хүмүүс нэг мэдрэгдэж эхэлдэг гэж үздэг. Тэрнээс бага магнитуудтай хөдлөл бол хүмүүс бол төдийлөн мэдгүй. За яг нөгөө суурьшлийн бүсэд ойрхон ч юм уу те барилга байгууламж ихтэй ийм газар за нэг 3 төгсөн ч юм уу за 2.8 тааж гэдэг юм уу ийм магнитуудтай хөдлөлүүдийг бас мэдэрч болно. Тэгвэл ер нь бол бид нар нэг 3.5 түүнээс дээшийг бол хүмүүс мэдэрх юм байна гэж үзээд за тэгээ ийм хөдлөл болсон тохиолдолд бид нар нэг ард иргэдэд мэдээлэлээд ингээд явдаг. Тэгэхээр ерөнхийдөө нэг 2.5 ч юм уу тэрнээс бага магнитууд бол бид нар за энийг сул хөдлөл байна гэж үзээд за 3.5-аас тэгээд чин 3.5 4.5 ингээд 5 гэл дотроо бас ингээд шатлалтай. Тэгээд тэр болгоны бас одоо хүнд мэдрэгдэх байдлаар нь байшин барилгад нөлөөлөх байдлаар нь ингээд ангилал ингээд хувааж үздэг. Жишээ нь одоо бид нэр ингээд гэртээ байж байхдаа би бол нэг удаа мэдэрч үзсэн. Их өвөн бэлээ. Яг орон дээр хөвтөд унтчих үед мэдрэгдсэн нэг юм ор дайвал зад намайг хүн бүүэлээд байгаа юм шиг мэдрэгдсэн. За тэр нь хичнээн баал одоо магнитуудын байсан бол гэж бодож байна. Бас ингээд
тавилга ингээд савлаал, ус аягтай ус ингээд савлаал тий ингэж хөдлөх нь хідэн магнитуудын ингэж мэдрэгдэх бол ер нь ингээд 4 ч юм уу 5 магнитууд нь 4-тэй 5-та хөдлөлүүдийг бол иймэрхүү хөдөлгөөнүүдийг бол мэдэрч болно. Одоо нөгөө жазта зураг мураг савлагч гэдэг юм тий. Юм хум газраа ундаг ч юм уу тий. Тэрнээс хүчтэй бүр байшин барилга нуурах хэмжээнийх нь хідэн магнит. Одоо ингээд 6 хүрчэн тий одоо 21 он чинь хаанхын хүчтэй хөдөл боллоо шүү дээ. Чи магнитууд нь 6.7-тай хөдлөхэд байшин барилгын одоо хананд цууралт энэ төр өгсөн тий иймэрхүү юу байгаа. Тэгэхээр магнитууд нь 6 хүрэхээр одоо байшин барилгад нөлөөлж эхэлж байна. 7 хүрэхээр тий. За 8 гэдэг чинь бүр сүрүүлж байгаа ийм хүчтэй хөдөл болж байна. 8 хүрвэл бүр аюултай болчихно тий. Газар хөдлөлтийн үед одоо ялгардаг энерги яг юутай дүүцэх хэмжээний хүч вэ? За ер нь бол бид нар нөгөө газар хөдлөлөөс гарч байгаа энергийг ер нь одоо атомын бөмбөгч гэдэг юм уу тий. Одоо тесрэг бодис гэдэг юм уу ийм зүйлтэй ер нь ингээд одоо жишиж ер нь хүмүүст ойлгуулдаг л та. За тэгээд одоо хоёулагийн ярьснаа нөгөө магнитууд 5-аас ингээ нэг 6-таа хөдөл боллоо гэж бодоход тэр нь одоо нэг юм атомын бөмбөг тэрсрэх хэмжээний тийм их энергийг ялгаруулдаг гэж үздэг. За өөр нэг сонирхолтой зүйл нь гэх юм бол одоо нэг магнитуудаар ингээ дээшлэхэд 30 дахин юм энерги одоо ялгардаг гэж үздэг. Тухайлх юм бол одоо магнитууд 2-таа хөдөл байлаа тий. Тэгвэл 3-таа хөдлөлөөсөө нөгөө магнитууд 2-таа хөдөл маань 30 дахин бага. Тэгвэл яг 4-төө магнитууд 4-төө хөдөл боллоо гэхэд нөгөөт маань бүр бараг ойролцоогоор 1000 дахин болж ирнэ гэсэн үг. За зүгээр хар ухаанаар ингээд ойлгох юм бол 2-тоо хөдлөл 1000 удаа боллоо тий. 1000 удаа боллоо. Тэгвэл тэндээс ялгарч байгаа энергийн хэмжээ 1 удаа 4-төө хөдөл болох тэр энергийн хэмжээтэй ер нь ойролцоо байна гэж бас ойлгож байна. За яг зүгээр сонирхуулаад хэлэхэд 1960 он бахад нэг Чилийн хүчтэй газар хөдлөл болсон. Тэг чин тэр хөдөл маань өөрөө магнитууд нь 9.5 ийм хүчтэй хөдөл шүү дээ. Тэгэхэд сая хоёудаа ярихаар 5-аас 6-таа чинь нэг ийм атомын бөмбөг одоо дэлбэрэх хэмжээний ийм их энерги ялгаруулж. Гэтэл нөгөө хамгийн хүчтэй хөдөл маань бүр 9 магнитууд нь 9 байна. Тэгэхээр бүр 3 дахин тий. Тэгэхээр барахаар нөгөө хоёудагийн ярьсан нэг магнитууд дахиад 30 дахин 1000 дахин гэхээр баг 30,000 дахин тийм хүчтэй энерги бол ялгаруулсан байгаар. Манай Монголын хамгийн хүчтэй газар хөдлөлт яг хэдэн магнитууд байсан бэ? За хэдэн онд? Ер нь бол өнгөрсөн 100-д яг манай Монгол оронд магнитууд 8 болон 8-аас дээш хөдлөл 4 удаа болсон гэж үздэг. За тэгээд 1905 оны булнаа цэцэрлэгийн хөдөл байна. За фуюуны хөдөл байна. За тэгээд фуюун Монгол алтан газар хөдөл байна. За тэгээд 57 онд Говь алтан газар хөдөл байна. Энэ дөрвөн хөдөл бол дөрвөлээ 8.1. За хамгийн хүчтэй нь булнаа хөдөл баха 8.3 магнитуудын хүчтэй. Тэгээд 8.1-тэй ийм хөдлөлт. Тэнд бол нөгөө тухайн үедээ хүн суурьшаагүй бүсүүд байсан. Тий. Нэг нь бол одоо Монгол алтан хөдөл бол яг нөгөө хилийн яг цаадалт нөгөө одоо баян үлгийн ховдын зааг дээр одоо хилийн цаана гэсэн үг л дээ. За тэгээд нөгөө газар хөдлийн хүч маань мэдээж хэрэг зөвхөн тэрэндээ одоо тэр ариан дээр биш ингээд одоо тэлээд олон газар ингээд дамжиж мэдрэгддэг шүү дээ. Тийм болохоор ер нь Монгол оронд нэлээ ингээд мэдрэгцээ ийм хөдөл. Тэгээд яг энэ дөрвөн хөдлийнхаа нэгд оруулж тооцдог. За тэгээд 1957 онд болсон Монгол алтан газар хөдөлч өөрөө 8.1 баха хүрсэн юм хүчтэй хөдөл байгаа. Тэгээ яг тухайн үедээ нөгөө нэг манайх чинь одоо хүн ам сэрэг тийм ээ цөөн хүн амтаа тэгээд одоо аймгийн төв энтер нь одоо нэг давхрын байшингуудтайч гэдэг юм байсан. Тэгээ яг түүхийн их сурвалжаас ингээд үзэхээр тухайн үеийн тэр одоо яг сумын төв гэх юм уу тэр байшингууд нь бүгд нурсан. За тэгээ ингээд том ангал үсээд малтаа хөхөд ингээд унж одоо ингээд нас орсон ч гэдэг юм уу. Тэгээ нэг 10 гаруй хүн одоо аим бүрэгдсэн. За тухайн үеийн үндгээр нэг 10 сая орчим юм эд хөрөнгийн хохирол учирсан гэж
ингэж бол түүхэн тэмдэглэж үлдсэн байт юм бэл. Суурин газар одоо ингээд байшин барилгатай газар хөдлөлөө дөргил дүүслэх гэхэд за яг нэлээ хүчтэй газар хөдлөлт үүслээ гэж бодоход байшин барилга нуурна тийм ээ. За ингээд хүнд мэдэгдэхүйц хохирлууд гарч эхэлнэ тий. Харин суушаагүй газар одоо байгалийн бусад газрууд уултаа устай газар ингээд газар хөдлөлөө хүчтэй газар хөдлөлөө гэхэд тэн дээр үүсэх одоо байгалийн үзэгдлүүд нь ямар зүйлүүд болдгийм бэ? Газар хаагарна өөр яаж? За ер нь бол одоо хүчтэй газар хөдлөлийн дараа юм дагалдах аюул гэж зүйл бол байдаг. За тэгэхээр яг байгалийн процесс гэж үзэх юм бол яг одоо жишээ нь далайн орнуудтай бол цунами үүсэж болох юм байна. За тэгээд нэг уул өндөрлөг шороо ихтэй тэм газрууд бол уул нурж бас болно. Тэ иймэрхүү дагалдах аюулууд зөвхөн одоо сэрэг бүсүүдэд бол ажиглагдаж болно. Гэтэл одоо юу гэдэг байшин барилга ихтэй газруудад бол мэдээж байшин барилга нуурах. За тэгээд гал төмөр гарах тийм ээ. За тэгээд нөгөө байшин доторх байгаа эд зүйлстэй дарагдах ч гэдэг юм уу. Иймэрхүү одоо зөвхөн тэр газар хөдлөлийн аюулаас үүдээд гарч болох юм олон үр дагаврууд бас байж болж байгаа. Нэг газар хөдлөхөд үргэлжлэх хугацаа гэж байдаг юм уу? Тогтсон хугацаа байхгүй эсвэл ингээд янз байх уу? Ер нь нэг дундчилсан тоо гарах л байх та тий. Хугацаа. За яг миний ойлгож байгаагаар би нөгөө давталт хөдөлт байгаа юу гэж асууж байгаа ах гэж бодож байна. За ер нь бол ингээд зарим газар яг тэр тухайн бүсийнхаа онцлогоос шалтгаалаад зарим газар одоо хүчтэй хөдөл болсны дараа давталт хөдлөлүүд бас болж болдог. Эсвэл зарим газар одоо юу гэдгийг одоо стресс нь чөлөөлөгдсөн хөдөл нь одоо ингээд нэг удаа болоод зогсооч гэдэг юм уу. Эсвэл цөөхөн давталт хөдөл болоод ингээд зогсоож бас болно. Одоо тухайлах юм бол хаанхын газар хөдлөө яриа. Тэгээ 21 онд болсон. Тэгээд яг энэ хаанхын газар хөдлөж маягтад 6.7 одоо тэгээ энэний дараа үргэлжилж байгаа юм жижиг сул хөдлөлүүд нь бараг 100,000 орчим болсон. Тий. Тэгээд яг нөгөө магтууд нь бага учраас хүмүүс бас зарим нэг нь мэдрээгүй. Тэгээ магтууд нөгөө 3 хүрээлээ хүмүүст мэдрэгддэг энэ хөдлөлүүдийг бол нэлээд мэдэрсэн. Тэгээ эн чинь бараг 2 жил орчим бараг үргэлжилсэн. Тэгээ яг өөрөө тэр нөгөө их онцлогтой бүсэлтэй одоо киселийн газар хөдлөл боллоо гэхэд ингээл хүчтэй хөдлөлийн дараа олон тооны юм давталт хөдлөлүүд ингээд болж идэг ийм онцлогтой бүс байгаа. Тэгэхээр яг бас хүчнээс нь хамаарат за тэгээд нөгөө геологийн орчноос хамаарат тэгээд юм тодорхой хугацаанд бас үргэлжилж болно. Бас нэг хугацаа болохоор нөгөө за одоо яг ингээл газартай авилзаал эхэллээ шүү дээ тийм ээ. Юм ингээд хөдлөөл ингээл эхлэхэд тэр үргэлжлэх хугацааны хэсэгхэн минут л үргэлжлээд байна уу гэж би хараад байдیں۔ Миний мэдэрсэн бол тэр нэг хэсэгхэн 1 минут 2 минут ингээд давилцчихсан болчвол гэж боддоо шүү дээ. Энэ үргэлжлэх хугацаа нь хэр байт юм бол? За мэдээж хэрэг тэр хөдлөлийн нөгөө нэг хаана болж байгаас их хамаарна. За тэгээд нөгөө газар хөдлөлт үүсэн гут газар хөдлөлөөс ингээд долгионд харахж ирнэ. За тэгвэл хамгийн ихний долгион маань болохоор нэг 6.1 км хурдтай. Гэхдээ яг Монгол орны хувьд ярьж байгаа. За тэгээд дараагийн одоо энэ сүрүүлэх хүчтэй долгион 3.5 км/с-ийн хурдтай ч юм уу ингээд. Тэнгууд бидний одоо хамгийн эхлээд ингээд нэг дайвалзах ч юм уу ингээд баг зэрэг хөдөлж бидрэгж байгаа нь одоо газар хөдлөлөөс гарч байгаа хамгийн ихний долгионыг бид нэр одоо мэдэрч байна гэсэн үг. За тэгээд зайнаасаа хамаарат чинь нөгөө хоёулаад энэ тодорхой хурдтай явж штэ. Тэгээ мэдээж хэрэг зайн хол байх тусам нөгөө хоёр дахь долгион ирэх хугацаа арай хол байх нь штэ. Ойрхон байх тусам тэрээр чинь ерөөс араасаа л бүд гээл ороод ирэх нь штэ. Тий. Тэгэхээр ер нь бол зайнаасаа хамаарна. Голомт нь хаана байгаагаас шалтгаалаад мэдрэгдээд байх шиг байна тий. Хэр зэрэг радиуст мэдрэгдэх юм бол одоо бүр тэр хөвсгөлд хөдөлж яхад тэр аймагт мэдрэгдлээ гэж яриад байдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ нь болохоор нөгөө хүчнээс хамаарч байгаа. Тэгээд хүнээсээ бас хамаарч байгаа гэсэн үг. Зөв. Хэр тий. Одоо жишээ нь яг бидний доор ингээл хоёртой хөдөлтэй бид нар яг ингээ ойрхон байж ш. Тэгтэл хоёртой хөдөл болоход бид нар ерөөсөө мэдэхгүй байна тий. Мэдэрч чадахгүй байна. Гэтэл одоо хөвсгөлд болсон тэр хөдөлж маягтууд нь 6 хүрсэн тэгсэн мөртлөө Улаанбаатарт байгаа бид нар ингээд мэдчихээн тийм ээ. Тэгэхээр яг харьцангуйгаар гүйхэн тэгээд хүчтэй ийм хөдөл байх юм бол бид нар бол мэдэж чадна гэсэн үг.
Тэгээ бидний мэддэхгүйгээр газар дор хөдөлгөөнүүд ингээл байж идэг гэж ойлгож болох нь тий. Одоо багжил зөвхөн ингээ мэдэрдэг юм сулгаан хөдөлтэй одоо нэгтэй хасахтаа ч юм ийм хөдлүүд бол болж л байгаа гэсэн. Манай Улаанбаатарын дор хөдөлж л байгаа та. Тий. Бид нэр бас ингэж ярьдаг. Амьтад энэ газар хөдлөлтийг мэдэрдэг гинлээ гэж ярьдаг. Тэгвэл энэ газар хөдлөлтийг амьтад мэдэрдэг талаар одоо ийм шинжлэх ухаан юу гэж тайлбарлалт юм бол? За яг хоо газар хөдлөлийн өмнөх одоо үед нөгөө амьтад ингээл нэг 50 бус болох тийм ээ. Тийм зүйлүүд бол ажиглагддаг гэж үздэг л дээ. Гэхдээ яг ингээ шинжлэх ухаанаар батлаад за яг энэний одоо газар хөдлөлийн урьдчилт одоо газар хөдлөлийг урьдчилж мэдгэж байна ч гэдэг юм уу. Ийм зүйл бол яг тогтоогдог байгаа. Одоо яг нэг сонирхолтой гэх юм уу. За жишээл хэлбэл за 1975 оны одоо хайчааны газар хөдлөл гэдэг хятадд болсон. За тэгээ энэ хөдлөлт болохоор яг тухайн үед ингээд амьтад ингээд одоо 50 бус болоод одоо өвлийн цагаар жишээ нь могоо ингээд гарч ирээд ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлүүд ингээд ажиглагдаж эхэлсэн гэж байгаа. Тэгээд нөгөө талаас яг энэ хүчтэй хөдлөлийн өмнөхөн ингээд одоо сул нөгөө хоёлог ярьсан сул хөдлөлүүд маань бас ингээд болоод ажиглагдаад за усны түвшин дээшлэх ч юм уу тэгэл өнгө ч юм уу үнэр ч юм уу ингээл ажиглагдаж эхэлсэн байна. Тэнгууд одоо ийм урд одоо хүчтэй хөдөл болох гэж байгаа юм байна гэд тэгээ яг ингээд одоо яг энэ хятадынхаа одоо тэр засгийн газар гэдэг юм бусад энэ холбогдох байгууллагуудтайгаа нийлээд ингээ арга хэмжээ аваад хүмүүсээ нүүлгээд тэгээд энэ хөдлөлөөс бол ингээ амжилттай гарсан юм тохиолдол бол байд юм байна. Гэтэл яг одоо дараа жил нь буюу 1976 онд Таншааны газар хөдлөл гэж болсон. Тэгээд Таншааны газар хөдлөлтөөр болохоор энэ хөдлөл маань өөрөө түүхэндээ маш их хүн нас барж одоо маш их одоо хохирол учирсан газар хөдлөлөөр бол тэмдэглэгдэж үлдсэн. Тэгээд яг хуу 250,000 орчим хүн гэдэг зарим одоо хэвлэлүүд бас 300,000 ч гэж ярьдаг. Тийм их хүн нас барсан. Гэтэл тэрийг одоо урьдчилж одоо таамаглаж чадаагүй. Тэгэхээр одоо юу гэдэг нь юуд шууд амтан ингээ мэддэг гэд хэлэх бас учир дутагдaltaа. Яг тэр амтан мэдэрсэн гэж байгаа тухайн тохиолдлын нэг л тохиолдол нь одоо хай чанал хөдөл байгаад байгаа юм. Хүмүүс янз янзаар л ярьд юм байлаа. Сая гихтэл манай бас нэг редактор маань загас мэддэг гэсэн ингээл хоёлоо ярьжсэн. Тийм тэгэхээр амьтад бол мэдрэхгүй гэсэн юм байхгүй. Тэгтээ яг мэдрээд байна гэдгийг бол бас аль биесээр шинжлэх ухаанаар бол нотлоод батлаагүй юм байна. Тийм яг энэ нөгөө хөдлийн үед нөгөө хоёр зүйл ажиглагдсан нь амьтан бас мэдэрсэн байна. Геологийн хувьд бас тодорхой хэмжээний юм өөрчлөлтүүд гарсан байна. Тэгэл энэ хоёрыгоо бас хоёулангийн нэгтгэж үзэж байгаа л одоо ийм арга хэмжээ авсан болоо та гэж хардаг. Тэгэхээр бас яг шууд дан амьтанд найдсан хэрэг биш бахаа л гэж бодож байна тий. Газар хөдлөлтийг хэмжих одоо энэ багаж тий энэ технологийн хувьд хоёлаа яриа. Одоо хэр хөгжиж байна? За мэдээж яг дэлхийд дахинд бол нэлээд хөгжсөн тийм ээ. За яг энэ бодит цагийн өгөгдөл төр гэдэг юм уу шууд нөгөө газар хөдлөлөө боловсруулад ингэ явж байна. Ер нь бол дажгүй хөгжсөн гэж харж байгаа. За манай Монгол орны хувьд болохоор анх 1957 онд анхны одоо аналог станц бол байгуулагдсан. За тэгээ яг 90 оноос за 94 оноос одоо бүх станцууд шинжлэгдээд одоо энэ дижитал хэлбэрт бол шилжчихсэн. Тэгээд сонирхолтой нөгөө нэг манай нэг найз маань тэгж асууж байгаа байхгүй юу. Өч танах ч одоо хуучны юм Орсын багаж байд юм биш үсттэй гэд. Тэгэхээр ер нь бол багажууд бол бүгд ингэ шинжлэгдсэн. Одоо яг л дэлхийн одоо хаана ажиллаж байгаа одоо жишээ нь Английн гүр албач гэдэг юм уу. За хятад болон одоо Францад ажиллаж байгаа юм станцууд гэдэг юм уу. Яг энэ орчин үеийн одоо хэмжиж байгаа юм станцууд бол манад за 100 гаруй зэгт байна уу да. Одоо газар хөдлөлийг бүртгэх юм станц бол ажиллаж байгаа. Тэгээд зарим газар нь болохоор яг ингээд нөгөө жижиг радиус дотор ингээд нөгөө цөөхөн олон юм станцуудыг тавиад ингээд ажиллуулж байгаа. Тэр ингээд бид нэр бичиж сүлжээ станц гэж нэрлэж байна. За зарим газар нь ганц станц ч юм уу те. Тэгэхээр бид нар бол ингээд Монгол орн даяар бол нэг 100 гаруй зэгт бол энэ газар хөдлөлийг бүртгэж байгаа орчин үеийн юм станцууд байгаа. Үүнээс гаднаас нөгөө
геофизикийн өөр бусад төрлийн багжууд бол бас ажиллаж байгаа. Тэгэхээр миний хувьд бол багж тоног төхөөрөмжөө бол тажиг гэж харж байгаа. Цаг уурын нөгөө урьдчилсан мэдээг ингэж бас хэмжээдэг цаг уурчд бол өөртөө юу гэж ярьжсэн. Тийм нэг станцууд харуулуудтай. Энд тэнд ингэ байж идэг. Тэгээд цаг уурын юу ингээд хянаал мэдээлэл өгөөд байж идэг гэсэн. Тэрнтэй адил та бүхний одоо энэ станц гэж ярьж байгаа чинь одоо тодорхой компьютераар хэмжээд ингэж эсвэл тусдаа тийм багаж байгаад газар золтоостой ч юм уу. Одоо миний мэдхгүй. Би одоо харах удаа тэгэл бодож штэ. Нэг иймэрхүү эсвэл ямархуу багаж тоног төхөөрөмжүүд энэ станц гэдэг байгаа зүйл чи яг юу байх вэ? Тэрийг товч бөгөө тодорхой ярил юу байх вэ? За газар хөдлөлийн станц гэдэг нь яг газар хөдлөлийн одоо энэ газар хөдлөлөөс үүсэж байгаа долгионы хурд талын шилжилтийг хэмжиж авдаг ийм багжууд байгаа гэсэн үг. За тэгээд мэдээж хэрэг нөгөө байрлалаасаа хамаарат зарим нь одоо нэг газар доорч гэдэг юм уу тийм ээ. Зарим нь болохоор одоо ингээ байр шимтч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар бол зохион байгуулалттай байж байгаа. За тэгээд 12 аймагт манайх салбартай. Тэнгууд 12 аймагт байгаа станц нь бас яг ингээд одоо энэ цаг уурын станц шиг хүмүүсийг хянаад тэ өдөр тутам болж байгаа газар хөдлөлөө боловсруулад ингээд байж байгаа. Станц маань болохоор ерөөсөө бас яг энэ бодит цагийн өгөгдөл төр тулгуурлацсан. Тэгэхээр газар хөдлөлтийг ерөөсөө яг энэ бодит цаг дээр ерөөсөө энэ газар хөдлөлийн одоо долгионыг бид нар хараад байж байгаа гэсэн үг. Тэгэл тэн дээрээ бид нэр хэмжилтээ хийгээл за ийм газар ийм хүчтэй одоо тэдэн цаг тэдэн минут нь ийм хүчтэй хөдөл болж байна гэл ингээ боловсруулаад байждаг. Одоо эрт сэрэмжлүүлэх систем бодит амьдрал дээр хүний амь ер нь аврах уу? Амь аварсан тохиолдлууд байна уу? За яг бид нар бол нөгөө амжиж анхааруулах систем гэж ярьдаг л та. Тэр юм шиг байна тий. За тэгээд нөгөө нэг одоо нэлээ хөгжингөө орнууд тийм ээ одоо бид ярьж байгаа нөгөө Япон ч юм уу тий эднэрт бол энэ амжиж анхааруулах систем энэ төр бол маш сайн хөгжсөн. Одоо чинь галтуултаа энэ газрууд ч гэсэн ер нь аягүй сайн хөгжсөн харагдчихэдэг. Одоо газар хөдлөлт боллоо одоо цунами болох гэж байна гэл нөгөө гар утсанд мэдээлэл өгдөг ч юм уу уцар айдуугаараа нөгөө мэдээлэл дамжуулдаг ч юм уу тий. За тэнгууд одоо цунамигаас одоо урдчилж хамгаал одоо сэрэмжлэх за тэгээд одоо галтуулаас ч гэдэг юм уу. Тэгээ энэ хооронд одоо юу гэдгийг хурдан галт хэрэг байдаг бол галт хэрэгээ цугсуугч гэдэг юм уу. За тэгээд одоо галт төмөр гарах эрсдэлтэй болвол нөгөө галын тохиолдлуудаа унтрааж ажиллагаанд одоо бэлдэгч гэдэг юм уу те. Иймэрхүү нөхцлүүдээр ер нь яг энэ хөгжингөө орнуудад хараад тахад бол нэлээд одоо хэрэгтэй систем байгаад байна. За манай орны хувьд гэхээр за хүн амын одоо бараг 50 гаруй хувь нь одоо бараг Улаанбаатар хотод амьдарч ш тэ. Тэнгууд Улаанбаатарт ер нь одоо энэ амжиж анхааруулах систем ер нь одоо хүмүүсээ ер нь амжиж анхааруулж чадхаар байна уу гэд. Тэгээ бид нар одоо манай хүрээлэн болохоор Улаанбаатар хотод аюул учруулж болзошгүй 3 голомтын цэг дээр бол энэ газар хөдлөлөөс үүсч байгаа долгионыг бичиж авах энэ амжиж анхааруулах гэдэг станцыг бол сойрлуулчаад одоо ажиллаж байгаа. За нэг нь болохоор хөвсгөл өвшин Сэлэнгийн цагаан нуур дээр. За нөгөөх нь болохоор Булган аймгийн Могод сум дээр. За урагшаа болохоор Дундговын дээрэн дээр. Ингээ 3 газар байж байгаа. Тэгэхээр энэ ямар одоо системээр ажилтдаг вэ гэхээр газар хөдлөлт болно яг энэ 3 голомтын аль нэгэн дээр боллоо гэд бид нар нөгөө ихний долгион гэд ярьсан шүү дээ. Тэрнгээ хэмжээд авчаад дараагийн нөгөө аюул учруулж болох долгион очихоос өмнө бид нэр одоо анхааруулж байгаа юм. Тэгэхээр энэ нэг юу гэдэг нь гэхээр яг урдчилж хэлж байгаа асуудал биш. Одоо хөдлөлт болцсон бид нэр долгионоо хэмжиж аваад аюултаа одоо тэр одоо сүрүүлж байгаа тэр долгион очихоос өмнө бид нэр хамжиж анхааруулах гэдэг. Тэгэхээр одоо юу гэдэг нь зайн нэг 200-300 км байлаа гэхэд нэг минут хүрэхгүй хугацааны л асуудал ярьж байгаа гэсэн үг. Тэгээ энэ болохоор яг одоо нөгөө 3 систем дээр одоо ажиллуулж ингэж туршиж байгаа л хэлбэр байгаа юм л да. Бид нар одоо нөгөө зохиомлоор нөгөө хөдөлж юм уу ингээд үүсгээд тэнгуүтай аим тохиолдол өгдөг ч юм уу. Тэгээ хүмүүсээ ер нь бэлэн байдалд хангаж байгаа ийм асуудал байгаа. Зүйтэй. За ирээдүйд
Буюу за бараг л ирээдүйд гээд ахгүй одоо ч гэсэндээ хиймэл оюун ухаан гэд гараад ирц тэ. Энэ хиймэл оюун ухаан энэ одоо газар хөдлөлт гээд байгаа энэ асуудлыг шийдвэрлэхэд туслалцаж чадж байна уу? Ер нь чадах уу? За ер нь бол шийдэхэд ер нь тусалж чадах байх гэж бодож байгаа. 100% хүний хувьд. За нөгөө бид нар чинь нөгөө газар хөдлөл гэхээр нөгөө аюул их олон юм өгөгдөл дата цуглуулдаг. За тэгэл одоо хөдөл болохын өмнөхөн эсвэл хөдөл болсны дараа ч юм ингээл зураг аваад ингээл олон юм юу одоо өгөгдөл цуглуулж байна. Тэгэхээр тэр олон өгөгдөл дээр одоо ажиллах тий одоо хурдтай ажиллах ч гэдэг юм уу. Иймэрхүү системд бол одоо энэ орчин үеийн техник технологиуд ер нь нэлээд үүрэгтэй л оролцох байх гэж харж байгаа. За юу зүгээр миний хувьд гэх юм бол ойрын жишээ гэх юм уу. За газар хөдлөлөөс гадна одоо нөгөө уул уурхай маань өөрөө одоо уул уурхай тэслэгээ энэ төр хийхээр бас яг ийм сейсмик долгионыг үүсгэдэг. Тэгвэл яг хуу хэлбэрийн хувьд нөгөө тектоникоор хөдөлж байгаа хөдлөлөөс бага зэрэг ингээд ялгаатай тийм шинж тэмдгүүд ажиглагддаг. Гэхдээ яг одоо юу гэдэг нь тэр уурхай орчин болж байгаа тэр хөдлөл тэр уурхаагаас үүсэж байгаа сигнал хоёр ингээд бас юм ялгагдахгүй байх тохиолдол бас байдаг байхгүй юу. Тэнгууд одоо нөгөө машин learning гэдэг юм уу одоо ийм шинэ технологиудаар одоо яг энэ тэслэгээнээс үүсэж байгаа сигналаа ингээд оруулаад уншуулаад нөгөөдгөө таниулаад тий сургаал. За ийм байна. За тэгвэл ийм байвал тэслэгээ гэж үзэх юм байна. Ийм байвал одоо газар хөдлөлт юм байна гэдэг ч юм. Ийм сургаж байгаа одоо юунууд маш их байгаа. Ер нь хөгжиж байгаа. Тэгэхээр ер нь техник технологийн хөгжил биднэрт нэлээд туслах байх гэж харж байгаа. Хүний хүчин зүйлээс жишээ та сая ярьлаа те энэ том тэсэлгээнүүд интерес болоод хавтанд одоо нөлөөллөөсөө тэрийг хөдөлгөх тийм хүний хүчин зүйлээс шалтгаалсан зүйлүүд байдгүй. Газар хөдлөлтөнд одоо уул уурхаагаас үүдэлтэй одоо өдөөгцөн хөдлөлт гэдэг юм бол байдаг л та. Тий. Тэгээ одоо юу гэдэг газрын гадаргуур нөгөө ус шахагч гэдэг юм уу те. Тэгээд эндээс одоо уурхай дээр жишээ одоо газрын гүн рүү ингээ ус шахагч гэдэг юм уу тэндээс болоод бас юм одоо өдөөгцөн юм хөдлөл бас үүсэж болно гэж үздэг. Тийм болж ирсэн үү? Яг хоо манай дээр яг баталгаатай хэлж чадахгүй л байна л да. Гэхдээ одоо зүүн талд одоо ийм одоо уурхаагаас байж магадгүй гэсэн юм өдөөгцөн хөдөл байж магадгүй гэсэн юм юу бол байгаа юм. Учир нь гэх юм бол яг зүүн тал нь одоо манай Монгол орны зүүн тал яг баруун талтайгаа харьцуулбал харьцангуйгаар л итгэвчл багтаа л да. Тэгээ тэнд яг ингээд нэг хүчтэй магтууд нь 5 хүрсэн юм хөдлөлүүд бас ажиглагдсан. Тэгээ яг энийг бас юм уурхаатай холбоотой байж магадгүй гэж зүгээр таамаглаж байгаа. Газар хөдлөлт аюултай юу? Эсвэл барилга байгууламж нь илүү аюултай юу? За хоёулын түрүү яг ярьсан нөгөө дагалдах аюул гэдэг байна шүү дээ. Тэгэхээр яг газар хөдлөлөөс одоо газар хөдлөл болоод цунами үүсчлээ тий. Тэгэхэд одоо тэгэл их ус орж ирээл энэ чинь аюул учруулж байна. За тэгэл уул нурууд нурж байна тий. Шороо одоо гулсаж орж ирээл одоо дарж байна. За тэгэхээр бас газар хөдлөл өөрөө ч бас юм аюултай байна. За тэгээд нөгөө гал төмөр байна. За тэгээд нөгөө байшин барилга нурах байна. Тэгэхээр яг зүгээр харж байгаа өнцгөөс бол ер нь аль нь л аюултай байна. Тэгээ одоо яг бид нөгөө нэг сүүлийн үед их хотчж जैन те хүн амын төвлөрөлт их болж байна. Тэгэхээр бас байшин барилга нэлээд аюултай л болж байна. Өндөр болох тусмал аюултай юм шиг санагдаад байна. Надад бол тий. Тэгээ яг эндээс гадна нөгөө тухайн орчны бас геологийн онцлог бас байна. Тэгээд тэрэндээ бид нар бас юм тохирсон юм байшин барилгуудыг барих. За манай дээр болохоор манай хүрээлэнд болохоор яг бичил мужлын судалгаа тэгээ ерөнхий одоо мужлын судалгаа гэсэн юм судалгаануудыг бол хийдэг. За энэ судалгаан дээр одоо яадаг вэ гэхээр одоо тухайн хөрсөн маань газар хөдлөлөөс ирж байгаа долгионыг одоо яаж одоо хүлээж авч ин тэг шингээж гин үү эсвэл өсгөж гин үү гэдэг юм уу. За тэнгууд одоо энэ маань байшин барилгад ер нь
одоо аюултай хөрс юм уу гэдэг ч юм уу те. Иймэрхүү юм судалгаанууд хийж байна. За тэгээ энэ идэвхтэй газар байна уу? Газруудлын одоо голомт идэвхтэй юм бүс байна уу? За ийм хагарлын бүс байна уу? Иймэрхүү судалгаануудыг бол хийгээл явж байгаа гэсэн. Тэгэхээр хөрснөөс их шалтгаалдаг байх тийм. Хөрснөөс бас шалтгаална гэсэн үг. Манай Монгол улсын маань хөрс хэрв яаж ийн үү? За ер нь бол одоо Улаанбаатар хотод бол за 12 аймагт бол яг ийм судалгаа бол хийгдсэн байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг эрсдэлж хийж үзэх юм уу та. За яг энэ судалгаагаар бол одоо Монгол орны нэг 75% нь одоо ийм магнитууд ийм долоотой ийм хөдөл болох ийм бүс нутаг юм байна гэсэн ийм судалгаа бол гарсан байгаа. Энэ газар хөдлөлтийн үед хамгийн аюулгүй газар нь хаана байт юм бэ? Яг газар хөдлөлөө гэж үзэх юм бол жишээ нь барилга дотор уу, эсвэл өрөөндөө юу, эсвэл гадаа юу? Хаана вэ? За ер нь нөгөө нэг онцгой байдлын албанаас бас юм гаргасан одоо заавар зөвлөмж гэдээ байдаг. Тэгээ энд болохоор одоо нуугд хүлээ суу гэсэн ийм одоо зарчмаар одоо явагддаг. За тэгээ энэ зөвлөмжөөс ингээ харж байхад бол ер нь маш бат бөх юм одоо ширээн доогоор нуугдах тэгээ ийм зөвлөмж энтрийг бол өгдөг. За тэгээ барилгын одоо нөгөө яг даацын хан гэдэг ч юм уу иймэрхүү газрууд арай аюул багтай. За тэгээ шил цонхноос хол байх гэдэг юм одоо хаагарах энтер эрсдэлтэйгээд тэндээс хол байх гэдэг. За тэгээ нөгөө нэг аваарын шат ашиглах, зүгээр явгууны шат ашиглах тий лифт энтрийг ашиглахгүй байх гэдэг ийм заавар зөвлөгөөнүүд байна. Тэгээ яг зүгээр эндээс харахад бид нар маш бат бөх ширээт бол эхний ээлжинд бол энэ доор л нуугдаж болох юм уу та. Тэгээ одоо дараагийн аюултай байлгаан ирэхээс өмнө бид нар одоо яар сандралгүйгээр л гарч гадаа аюулгүй байдлаар хангах. Мэдээж хэрэг байшин барилга нуурна гэсэн одоо айцтай учраас бид нар гадаа л одоо нөгөө өндөр барилгууд нураад ирэхгүйгээр бас юм том задгаа юм талбай төрлөж байгаа. Хэрэгтэй тийм. Хамгийн их хүмүүсийн гаргадаг буруу үйлдэл гэж бас байх шиг байна. Буруугаар ойлгоо яваад идэг. Газар хөдлөлтийн талаар анхнаас л буруу ойлголттой бол тэгэл цаашаа л тэгэл буруу юм хийх байлгүй. Тийм буруу ойлголтууд та мэрэгжлийн үний зүгээс өгөхөд тийм зөвлөгөөнүүд байна уу? За яг юу гэдэг хүний буруутай үйлдэл гэхээсээ илүүтэй бид нар нөгөө нэг одоо энд бэлэн байдалд суралцах хэрэгтэй юм болоо да. Тийм. Тэгвэл одоо энэний буруу тэрний буруу гэж ярих ч бас тийм. Тэгэхээр хэдүүлээ яг бэлэн байдалд яг ямар арга хэмжээ авах хэрэгтэй, яг ямар шатаараа та одоо ажиллах хэрэгтэй ингээл тийм эндэл бид нар байнга бэлтгэлтэй бэлэн байх л шаардлагатай байна. Та тэгвэл бэлэн байна гэж байх хэрэгтэй гэж юм те. Тэгвэл манай одоо Монгол ард иргэд маань хэр бэлэн байна гэж үздэг вэ? Зөвхөн мэрэгжлийн үний нүдээр ингээ харахаар яа бид нар арай бас болоогүй байна гэж боддгоо. Хувь хүний зүгээс хэр бэлэн байна гэж бодож байна. За сүүлийн жилүүд ер нь аюу онцгой байдлын газараас бол ингээд нөгөө хоёр тогтоол бол гарсан байдаг. За нэг нь болохоор 2011 оны 339 дэх тогтоол одоо яг нэг дуу тохиолтой холбоотой. За одоо зарлан мэдээлэх. Хоёр дахь нь болохоор 2017 онд гарсан 67 дугаар тогтоол буюу газар хөдлөлийн гамшигын эрсдлийг одоо эрслээс хамгаалах урьдчилан таниулах гэдэг ийм өдөрлөг одоо өдөр. Тэгэхээр энэ хоёр болохоор одоо жил болгоны 3 дугаар сарын сүүлийн 7 хоногийн 3 дахь өдөр. Одоо яг энийг бол хийдэг. Тэгээд энэ сургалтаар болохоор юу гэдгийг одоо нөгөө тохиол дуурайд хүмүүс яг энэ тохиогоор гарах гэх энэ сургалтуудыг ингээ хийгээл хүмүүсээ уулна бэлдээд байгаа юм. За зөвхөн миний одоо харж байгаа өнцгөр бол сургуулиуд бас айгүй идэвхтэй хийгээд байгаа юм болов гэж харддаг юм. Нөгөө эрдэнэ одоо судлаачид маань бас сургуулиуд дээр очиод ингээ хичээл ороод тийм ээ. Тэгээ ингээ явж байгаа зүйлүүд байгаа. За сурагчид ч юм уу ер нь бол нэлээд сайн идэвхтэй юм шиг надад санагддаг. Яг одоо нөгөө насанд хүрсэн хүмүүс маань арай нэг жоохон итгэх султаа ч юм уу да дохиод уурчлаа даач гэдэг ч юм уу те иймэрхүү бас хандлага байгаа нь болоо даа л гэж харагддаг. Ер нь одоо ирээдүйд энэ газар хөдлөлтийн эрсдэл хэр байх бол гэж үзэж байна та.
За газар хөдлөлийн эрсдэл гэхээр бид нар нэг хит хитэн зүйлийг ойлгох юм. Нэг нь бол газар хөдлөлийн аюул гэж юу вэ те. За тэгээд нөгөө барилгын одоо эмзэг байдал. За тэгээ үр дагавар. Тэгэхээр энэ гурвын одоо үржүүр дээр л нөгөө газар хөдлөлийн эрсдэл гэдэг зүйл байгаад байгаа юм. Тэгэхээр бид нар одоо судалгаанууд хийгдэл те. За ийм хааграл байна, ийм итэхтэй бүс байна гэл ийм судалгаа хийж байна. За тэгээ яг нөгөө барилга руу чиглэсэн одоо хүмүүс маань нөгөө яг л энэ нөхцөл таарсан тохирсон барилгуудаа байрахч гэдэг юм уу тийм ээ. За тэгээ мэдээж хэрэг одоо нөгөө хөрсний нөхцлөө бид нар бас ингээ үнэлэгч гэдэг юм. Энэ зүйлүүдийн цогцолгоо учраас бас яах хэрэгтэй л. Одоо манай Улаанбаатар хот бол нөхцөлтэй амгүй их барилгуудтай болж байна. Тий. Хоорондоо их ойрхон байна. Ойрхон байна. Тий. Тэгээ энэ дээр та бүхний зүгээс одоо зөвлөгөө энэ төр өгж хяналт энэ төр тавьдаг. Яг нь манахаас бол яг за энэ бүс бол одоо тэдэн баалын хүчтэй одоо газар хөдлөл болоход ийм бүс байна ч гэдэг юм уу. Тэгээ энэгээ нөгөө нэг одоо барилгын норм дүрмд ингээ оруулах ч юм уу. Иймэрхүү байдлаар манайх бол ажилладаг. Тэрнээс бол яг юу гэдэг нь барилга дээр хяналт тавих ч юм уу. Тийм бол манайдар бол байхгүй. Манайх тэрэнд оролцохгүй. Зөвхөн за энэ барилгын одоо тэдэн баал төсвөрт энэ хөрс одоо тэдэн баалын барилга тэдэн баал төсвөртэй юм барилга барих боломжтой байна гэдэг ингээд өгчдөг. Тэгэхээр одоо барилга барьж байгаа газар тэр норм дүрм стандартыг дагаал ер нь барилгуудаа барих шаардлагатай байгаа. Одоо орон геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөл судлах салбарт нь хичнээн эрдэмтэн шинжиж ажиллаад байна вэ? Яг одоогийн байдлаар. За манай яг энэ салбарт болохоор за нэг 50 орчим хүн байна. За тэгээд энэ дээр нөгөө инженер техникийн ажилчид байна те. Одоо станцуудаа яг хариуцдаг, аюулгүй байдал, бүрэн байдал энэ төрлийн хариуцаад ингээ ажиллаж байна. За яг газар хөдлөлөө яг боловсруулдаг хүмүүс бас байна. За бас нэг 10-аад хүн байна уу да. За тэгээ яг нөгөө өөрийн одоо чиглэсэн юм судалгааны ажлууд хийж байгаа ийм хүмүүс байна. За эндээс гадна одоо нөгөө орон нутагт маань 12 салбарт бас ажиллачаад бас байгаа. Тэд нар нь бас нэг 80 орчим хүн байна уу да. За тэгтээ яг нийлсэн тоо нөгөө захиргааны ажилчид энэ төр нийлсэн тоо байгаа. Тэгээд тэд нар маань болохоор бас яг энэ өдөр тутам болж байгаа газар хөдлөлөө боловсруулад одоо мэдээллийн сан ингээд бүрдүүлээд ингээд ажиллаж байгаа орон нутгийн ажилчид байна. За яг манай төв дээр бол яг энэ салбарт бол 50 орчим хүн байна. Эдгээр хүмүүс маань одоо ингээд өөр салбар дээр гэхэд одоо жишээ нь амтан, урган мал гэл ингээд нөгөө байгаль руугаа эрдэм шинжилгээний ажилтнууд маань яваад өгдөг штеп. Судалгааны ажлаа хийх гэж ингээл яваад өгдөг. Тэрнтэй адил та бүхэн бас байгаль руугаа чиглээ тэгээ судалгаа хийгээд явах уу? Эсвэл бас технологи хөгжсөн юм чинь шууд ингээд нөгөө газар дээрээсээ өөрийнхөө ажлын местэн дээрээсээ ингээд судалгаа хийдэм болов. Бас сонин санагдаад. За ер нь бол одоо нөгөө өмнө хэлсэн нөгөө бичил мужлын судалгаа ч юм уу эсвэл бол одоо яг юм голомтын судалгаа ч юм уу те яг юм чиглэсэн юм судалгааны ажлууд хийхээр бол бид нар одоо багж аваад хээрийн хэмжилтэнд гардаг. Одоо яг манад ажиллаж байгаа багжны одоо нэгтаршил гэх юм уу да манайх ч их том өргөн уудам нутагт хэвсгэртэй нэгтаршил бол харцангуйгаар сэрэг байхгүй юу. Одоо нөгөө Японч юм хөгжилтэй орнуудтай харьцуулахад тэгэхээр бид нар юу гэдгийг одоо яг нэг юм бүсдэр голлож ажиллахаар боллоо гэвэл одоо станц аваад тэн дээр станцуудаа байрлуулад одоо хэдэн сараар хэдэн жилээр тэр нөгөө даатагаа цуглуулах иймэрхүү ажлууд хийн. За бичил мужлын судалгаа гингууд одоо нэг цэг дээр тавиал дараагийн цэг дээр станцаа зөөгөөж гэдэг юм уу. Ингээл хэмжилтүүдийг бас хээрийн хэмжилтүүдийг хийгээд ингээ явна. За тэгэл GPS-ийн судалгаа гээл тэгэхэд бас л хээрээр гараад ажиллаж байна те. За тэгэхээр офис цугаад ажиллаж байгаа нэг хэсэг хүмүүс байна. Яг хээр гараад бас дата өгдөл цуглуулад ирж байгаа юм хүмүүс бас байна. Хоёулаа подкаст ярилцлагынхаа эхэнд дэлхийн нөгөө тектоник хөдөлгөөн хавтангууд ингээд өөрчлөгдөөд ингээд шилжээ явдаг гэж ярьсан шүү дээ. Өмнө нь өөр байсан. Одоо бас нэг ингээд өөрчлөгдөөд ийм болж байгаа. Өмнө нь бол одоо хуурай газар бол нэг дор байсан гэж ярьж штэ. Тэгээд ингээд хаграад одоо ингээд твд болоод бид нэргээ хуваагдцсан сууж байгаа далаагаар ингээд тусгаарлагдчихсан ч гэдэг юм уу. Тэгвэл одоо ирээдүйд энэ бас яг дэлхийн тектоник хөдөлгөөн ингэж хөдлөөд тэгээ одоо ийм
дүрс хэмжээтэй ийм улсууд бий болох нэ гэсэн ийм нэг юм би нэг харж байсан. Энэ дээр та гоё тайлбар өгвөл. За манай дээр болохоор нэг одоо GPS-ийн судалгаа гэдэг байгаа. Тэр нь болохоор яг ингээд нэг цэг дээр хэмжилт хийгээл ингээд байжгаад одоо хэр ингээд хөдөлж яана вэ гэдэг ч юм уу те. Стресс хоригдлын ингээд тодорхойлдог юм багаж бол байдаг. Тэг энэ дээр ч судалгаа хийдэг хүмүүс байдаг. Тэнгууд одоо жишээ нь Монгол орн чинь одоо уртаасаа жишээ нь нийтгэхийн хавтаа ингээд төрж орж иж байгааг чинь жилд 4 мм гэдэг хурдаар шахаж байгаа. Мөн байгаль нуурын орчин болохоор ийм тэлэлтийн хэсэг байгаа юм. За тэгээд тэр нь болохоор одоо 2 тишээгээ салж байгаа ч гэдэг юм уу те. Тэр нь бас нэг жилд 1-4 мм жилээр ч юм уу те ингээд шилжиж байгаа ийм дүр зураг бол яг Монгол орны хувьд. Тэгээ Монгол орн бол ерөнхийдөө нэг ийм цагийн зүүнний дагууж гэдэг юм уу ийм одоо хөдөлгөөн бол хийж байгаа гэсэн юм судалгаа бол байдаг. Тэгэхээр хөдөлгөөн хийнэ гэдэг чи яа гэсэн үг лээ. Тий одоо тэгэл ер нь шахагдаж гин гэсэн үг үү? Тий урдаасаа шахагдж байгаа. Хойд хэсэгтээ бол ингээд тэлж байгаа ийм процессууд бол явагдаж байгаа. Тэгэхээр та түрүүн энэтхэг гэж аюу их хэлж байна те. Энэтхэгийн газрын тэр хөдөлгөөн яагаад заавал энэтхэгийнх манад нөлөөлөд байгаа юм бол? Энэ дээр яг хөө тэр энэтхэгийн хавтан хоошоогоо түрэгдээд тэгээд гямлаан нуруу одоо үүсч одоо уул нурууд үүсэж байгаа процесс бол ерөнхийдөө хоёр энэ тектоник хавтан шахагдаад тэгээ энэ хоёр одоо тектоник хавтан шахагдаад тэгээд одоо дээшээгээ одоо босох гэх юм уу та тийм ингээд ийм уул нурууд үүсэж байгаа ийм процесс байгаа. Тэнгууд одоо үүдийн гямлаан нуруу орчин болоод ийм хүчтэй хөдлөлүүд ингээд болж идэг. Тэнгууд тэр хөдлөлийн нөлөөлөл бол энэ одоо Монгол оронд нөлөөлж байна гэж ингэж үздэг. Тэгээ энэтхэг гэж яригадаад байна тий. Өөр бусад орны өөр хөдөлгөөн манад нөлөөлнө гэж байх уу? Өөр газраас ямар нэгэн хөдөлгөөн орж ирээд. Яг зарим нөгөө ийм хүчтэй хөдөлгөөнүүдийг жишээ нь одоо энэ энэгээ өдөөсөн байна гэсэн ийм юмнууд бол яригдчихэл байдаг л та. Зөв. За ингээд хоёулангийн бид хоёрын ярилцах цаг маань өндөрлсөн байна. За төгсгөлд нь би танд хэсэг минутыг үлдээе. Магад таны бас энд ирээд яридаа гэж бодож исэн зүйлийг би асуугаагүй гэж магадгүй. Эсвэл бас та үлдсэн зүйлүүд энийг ярих гэж бодож байгаа зүйл ч гэж магадгүй. За яг би нөгөө нэг хүмүүст нөгөө маягтууд баалын ялгааг ер нь хүмүүс яг сайн хэлж одоо ялахгүй шууд баал гэдээ яриадсан. Тэгээ энэ талаар ер нь бас хүмүүст хэлж өгье гэж бодож исэн. Тэгээд нэг асуусан болохоор бас тий. Хоёрт нь болохоор юу гэдэг нөгөө урдчилж хэлдэг гэл одоо хүмүүс нөгөө нэг Япон бол урдчлаа хэлсэн байж тэж гэдэг юм уу тий. Иймэрхүү яриа бас их байдаг. Гэхдээ яг энэ нөгөө урдчилсан биш нөгөө газар хөдлийн дараа тэгээд нөгөө амжиж анхааруулж байгаа ийм системүүдийн тухай ийм ойлголтууд байд юм аа л гэж хэлээ та. За ингээд өнөөдрийнхөө ярилцлагыг энд хүрээд өндөрлөж байна. Танд маш их баярлалаа гэлалаа. Ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. За ингээд өнөөдөр одон орон геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөл судлах салбарын эрдэм шинжилгээний ажилтан тунгалаг оролцлоо. Бид газар хөдлөлтийн талаар ярилцлаа. Та бүхэнд сонирхолтой бас байсан болов гэж бодож байна. Магадгүй энээс цаашаа бас дэлгэрүүлж ярмаар байна. Өшөө илүү бас сонсохыг хүсэж байна. Мэдмээр байна гэсэн ийм хүсэлт байгаа бол та бидний ярилцлагын доор комент хэсэгт нь сэтгэлдээ үлдээгээрэй. За ингээд өнөөдрийн подкастын энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргээд уулзцаая. Түр баяртай.
Улаанбаатар хот. За Улаанбаатар хотын хувьд ярих юм бол бас энэ идэвхтэй хагарлын бүсүүд бол байна. Тухайлах юм бол одоо яг энэ 120 км радиус дотор гэхэд бол яг одоо ингээд судалгаагаар батлагдсан 6 идэвхтэй хагарал байна. Зөвхөн Улаанбаатарын. Тий. Одоо тэгтээ нэг 120 км радиус дотор ярьж байгаа шүү. Тэрнээс гадна ингээд тойроод бас хагарлууд байгаа. За яг ингээд судалгаагаар батлагдаад за ийм хагарал байна гэх ингээд судалцаа яг 6 хагарал бол байгаа юм. За тэгээ сүүлийн үед болохоор яг энэ Японы эрдэмтдтэй хамтраад энэ Улаанбаатар хагарал гээд одоо нэг шинэ хагарал илрүүлсэн. За энэ хагарал нь болохоор яг судалгаа хийхдээ одоо хүрэл тогоотын доор ингээд тренч ухаад тэгээд ингээд судалгаа хийгээд эхэлсэн. За энэ хагарал болохоор яг хүрэл тогоотоос найрамдал цуслан хүртэл нэг ойролцоогоор 60 орчим километр юм уу да гэсэн ингээ эхний судалгаанууд бол гарцсан байгаа. Тэгээ яг одоо тэр хагарал дээр ажиллаж байгаа судлаачдын хувьд болохоор нөгөө хагарал маань яг Улаанбаатар хотоор дайраад өнгөрчжээ. Тэгээд нөгөө байшин барилга их одоо баригдсан учраас одоо юу гэдэг балруулдсан юм шиг ингээд харилцсан байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн байгаа. Тэгээ яг одоо идэвхтэй юм уу идэвхгүй юм уу гэдэг энэ судалгаа л хийгдсэн ийм төвшөнд явж байгаа. Газар хөдлөлийн одоо маягтууд ингээ ихсэх тусам давтагдж байгаа байдал нь ер нь бол бага байдаг. Одоо хүчтэй хөдөл болох тусам давтагдал нь бол бага байдаг. Энэ гэтэл яг манай Монгол оронд болцсон энэ хоёр том хүчтэй хөдөл бол ерөөс 14 хоногийн зайтай болсон учраас энийг бас нэг нь нөгөөгөө юм өдөөсөн хөдөл байж магадгүй. Тэг ер нь өдөөсөн байх гэж бол үздэг. Бид нар бол яг одоо нэг газар хөдлөлийг хэмжээд гаргаж байгаа энэ утгаа болохоор бид нар магнитуд гэж ярьдаг. Мэргэжлийн хүмүүс нь тэгж ярих юм. Ер нь магнитуд гэж хэлдэг. За энэ нь юу вэ гэхээр одоо газрын гүнд эвдрэл боллоо. Бид нар нэг станцууд тавьсан нөгөө хэмжээдэж штэ. За ингээ хэмжиж жагаад нөгөө газар хөдлөнгууд ингээ долгион үүсгдэг. Одоо хоёул нь ингээл ус руу чулуу шидлээ тэнгууд ингээл тойрол ингээл тойрог үүсгдэг ш тийм ээ. Тэр чин болохоор одоо яг нөгөө долгион маань ингээд тархаа явж байгаа гэдгийг одоо илэрхийлж байгаа. Тэнгууд газар хөдлөл боллоо, газар хөдлөлөөс долгион үүслээ. Тэнгууд тэн дээр бид нөгөө хэмжилт хийгээд за яг энэ газрын гүнд энд одоо ийм хэмжээний эвдрэл болжээ гэдгийг бид нэр хэмжиж авч байна. Энийгээ бид нэр одоо магнитуд гэж нэрлэж байгаа. Гүнийг нь хэлээд байна. Биш одоо хүчийг хэлээд байна. За. Тэгэхээр бид нар яг уу гэхээр станцууд байгаад нэг хөдөл болоод станцууд тэрийг хэмжиж аваад тодорхойлж байгаа яг нэг юм утга гарч байгаа бид нар одоо магнитуд гэж ойлгоно. Тэгэхээр хаана би энийг одоо өмнө говьт болсон хөдөл байла тий тэрийг би сэлэнгэд байгаа станцаараа хэмжлэхэд тэр магнитудын хэмжээл яг л ингээл ойрхон ойролцоо гарна гэсэн үг. Яг уу хэмжилтийн ч юм уу эсвэл долгионы хэлбэрээс хамаараад жоохон 0.1 ч юм уу зөрүү гарч болно л доо. Тэгэхээр яг уу ер нь бол ийм тогтмол утга гарна гэж ойлгож байна. Одоо дөрөвтэй гэсэн бол би өмнө говьтайлсан хөдөл маань дөрөвтэй байхад сэлэнгэд байгаа станцаараа хэмжихэд л дөрөвтэй ч юм уу тийм байх нь гэсэн. За тэгвэл баал гэдэг ухагтхан бид нар яриад байгаа шүү дээ. Тэнгуут баал гэдэг нь болохоор яг газрын гадарга дээр гарч ирээд барилга байгууламж хүнд тийм ээ яаж мэдрэгдсэн. Энийгээ бид нар болохоор баал гэж яриад байгаа.
орон чинь болохоор одоо яг энэ тектоникийн хавтан гэж яриад байгаа энэ хавтангуудын заагаас ер нь алслагдсан ийм орон. Тэгээд ер нь бол яг энэ тектоникийн хөдөлгөөнийг тайлбарлахдаа одоо энэтхэг Евразийн хоёр хавтан нөгөө хоорондоо мөргөлдөөд тэгээ хоошоогоо ингээд шахалт өгөөд тэгээ одоогийн Монгол орны одоо баруун талаас баруун урд зүгээс ингээд шахалт өгж байгаа учраас баруун тал нь бага зэргийн юм идэвхтэй зүүн талтайгаа харьцуулбал баруун тал нь илүү юм идэвхтэй юм бүс гэж байгаа. Тэгээ маш их юм шахалтын нөлөөнд орсон учраас одоо газар хөдлийн хагарал гэдэг зүйл бол Монгол оронд бол нэлээд илбэг байдаг. Газар хөдлөлтийн одоо нэлээд хүчтэй газар хөдлөлт гэж үзээд ямрын сул гэж үзээд байна вэ? За бид нар болохоор ингэж байгаа. Магтууд нь ер нь 3.5 хүрсэн юм хөдөл бол ер нь хүмүүс нөгөө мэдрэгдэж эхэлдэг гэж үздэг. Тэрнээс бага магнитудтай хөдөл бол хүмүүс бол төдийлөн мэдгүй. За яг нөгөө суурьшлийн бүсэд ойрхон ч юм уу те барилга байгууламж ихтэй ийм газар цааны 3 төгсөн ч юм уу за 2.8 таж гэдэг юм уу ийм магнитудтай хөдлөлүүдийг бас мэдэрч болно. Тэгвэл ер нь бол бид нар нэг 3.5 түүнээс дээшийг бол хүмүүс мэдэрх юм байна гэж үзээд за тэгээ ийм хөдөл болсон тохиолдолд бид нар нэг ард иргэдэд мэдээлээд ингээд явдаг. Тэгэхээр ерөнхийдөө нэг 2.5 ч юм уу тэрнээс бага магнитудтай бол бид нар за энийг сул хөдөл байна гэж үзээд за 3.5-аас тэгээд чин 3.5 4.5 ингээд 5 гээл дотроо бас ингээд шатлал та. Тэгээд тэр орлогын бас одоо хүнд мэдрэгдэх байдлаар нь байшин барилгад нөлөөлөх байдлаар нь ингээд ангилал ингээд хувааж үздэг. Жишээ нь одоо бид нэр ингээ гэртээ байж байхдаа би бол нэг удаа мэдэрч үтсэн. Их эвгүй бэлээ. Яг орон дээр хөвтөд унтчих үед мэдрэгдсэн нэг юм ор дайвал зад намайг хүн бүүэлээд байгаа юм шиг мэдрэгдсэн. За тэр нь хичнээн баал одоо магнитуудынх байсан бол гэж бодож байна. Бас ингээд тавилга ингээд савлаал ус аягтай ус ингээд савлаал тий ингэж хөдлөх нь хідэн магнитуудынх ингэж мэдрэгдэх бол ер нь ингээд 4 ч юм уу 5 магнитууд нь 4-тэй 5-та хөдлөлүүдийг бол иймэрхүү хөдөлгөөнүүдийг бол мэдэрч болно. Одоо нөгөө жазта зураг мураг савлагч гэдэг юм тий юм хум газраа ундаг ч юм уу тий. Тэрнээс хүчтэй бүр байшин барилга нуурах хэмжээнийх нь хэдэн магнит бол одоо ингээд 6 хүрчэн тий одоо 21 он чинь хаанхын хүчтэй хөдөл боллоо шүү дээ чи магнитууд нь 6.7-тай хөдлөхэд байшин барилгын одоо хананд цууралт энэ төр өгсөн тий иймэрхүү юу байгаа. Тэгэхээр
Тэгэхээр маягтууд нь 6 хүрэхээр одоо байшин барилгад нөлөөлж эхэлж байна. 7 хүрэхээр тий. За 8 гэдэг чинь бүр сүрүүлж байгаа ийм хүчтэй хөдөл болж байна. Манай Монголын хамгийн хүчтэй газар хөдлөлт яг хэдэн магнитууд байсан бэ? За хэдэн онд? Ер нь бол өнгөрсөн 100-д яг манай Монгол оронд магнитууд 8 болон 8-аас дээш хөдлөлт 4 удаа болсон гэж үздэг. За тэгээд 1905 оны булнаа цэцэрлэгийн хөдөл байна. За фуюуны хөдөл байна. За тэгээд фуюун буюу Монгол алтан газар хөдөл байна. За тэгээд 57 онд Говь алтан газар хөдөл байна. Энэ дөрвөн хөдөл бол дөрвөлээ 8.1. За хамгийн хүчтэй нь булнаа хөдөл баха 8.3 магнитуудын хүчтэй. Тэгээд 8.1-тэй ийм хөдөл